Дараагийн мэдээг танилцуулъя. Шувууны томоогийн вирус цар тахал болж дэгдэхэд бүх шаардлагыг хангасан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вирус судлаач анхааруулж байна. Холбооны бүгд найрамд Герман улсад шувууны томоонд нэрвэгдсэн шувууны фермүүдийн тоо нэмэгдэж байгаа юм байна. 9-р сараас хойш Фридрих Лоплерийн хүрээлэн шувууны аж ахуйд вирусын 31 орчим дэгдэлт зэрлэг шувууны томоогийн 131 тохиолдол бүртгэсэн байна. Энэ намар Фридрих Лоплерийн хүрээлэн шувууны томооны юр бусын эрт бөгөөд хурцтай дэгдэл гарч байгааг мэдээлсэн. 500 мянга гаруй дахиад нугас, галуу, цацагт хярвал аль хэдийн нядлах шаардлагатай болсон байна. Тэдний хувьд бол шувууны томоогийн вирусаар өвчлсөн байгаа. Германы зүүн хэсэг болон доод Саксонд онцгой тохиолдол бүртгэгдсэн байна. Тус хүрээлэнгийн мэдгдснээр шувууны том нь олон төрлийн шувууны аж ахуйд маш их халдвар хурдан бөгөөд өвхлийн аюулд хүрэхээр халдвар төвчөнд тарааж байгаа юм байна. Ойрын өдрүүдэд шувууны нүүдэл болон үүнтэй холбоотойгоор өргөн хүрээнд шувууны томоо тархах төлөвтэй байна гэж мэдгдсэн. Эрсдлийг бол тус хүрээлэн мэдэгдэхдээ өндөр гэж ангилж байгаа. Зарчмын хувьд H5N1 вирус нь цар тахал үүсгэхэд шаардлагатай бүх шаардлагыг хангасан гэдгийг вирус судлаач Клаус Штор Германы DFA агентлагт ярьсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томоогийн хөтөлбөрийн дараагаар олон жилийн туршид ажиллаж байсан Клаус Шторийн хувьд дахин нэгэн цар тахал гарч уулзчихгүй гэдгийг анхааруулсан байна. Тэрээр хүнд халдварлах эрсдэл одоогоор маш бага байгаа гэдгийг онцолсон. Жишээлх юм бол гадуур зугаалж байхдаа угсан амьтдад таарсан хэм бүхэн тэдэнд хүрч болохгүй зай барих хэрэгтэй. Нохоогоо хол байлгаж холбогдох мал эмнэлгийн албанд энэ талаар мэдэгдэх ёстойг анхааруулсан байна. Угсан амьтдыг бол огт хөдөлгөж болохгүй, зөвхөн мал эмнэлгийн албанд хандаж тухайн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ намар тогроонд онцгой энэ шувууны томоо дэгдэж байгаа. Дэлхийд даяар зэрлэг шувууд вирус тарааж байгаа тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь бол хүмүүст халдвар дамжих, дасан зохицох бололцоо байгааг бол харуулж байгаа гэж мэдэгдсэн байгаа. Тийм учраас энэ эрсдлийг дутуу үнэлж болохгүй гэдгийг Штор мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ийм дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд сайн урьдчилан сэргийлэх төлөвлөлт арга хэмжээг авах болно. Цар тахал үргэлж байсаар ирсэн цар тахлын хувьд сайн төлөвлөлт бол хамгийн сайн бэлтгэл болж чаддаг гэж тэрээр мэдэгдсэн байна. Мал аж ахуйг хянах, шинэ вакцин боловсруулах, дэлхийн цар тахлын төлөвлөгөө боловсруулах замаар энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулах боломжтой гэж вирус судлаач үзэж байгаа юм байна. Фридрих Лоплерийн хүрээлэнгийн мэдээснээр шуудын нүүдлийн оргил үе нь хараахан болоогүй байгаа юм байна. Тиймээс шувууны фермүүдээс эрүүл арга хэмжээг бол чанар цахийг уриалж байгаа юм байна. Өвчнийг хязгаарлахын тулд олон бүс нутагт нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай болсон. Мөн хамгаалтын бүсүүдийг бий болгосон байна. Одоо бол улс төрчид энэ чиглэлээр арга хэмжээ авах цаг болсон гэдгийг вирус судлаачид анхааруулж байна. Өндөг шувууны махан хангамжинд бол саад дотор үүсэж болзошгүйг анхааруулсан байна. Тийм учраас холбооны бүгд найрамд Герман улсын хөдөө аж ахуйн яам энэхүү асуудалтай холбоотой хариу арга хэмжээ авсан байна. Сайд Айлус Райгнер мал аж ахуйг хамгаалахын тулд холбооны болон мужийн засгийн газруудын хооронд нэгт хамтын ажиллагаа өрнүүлэхийг зөвлөж байгаа юм байна. Мөн нөхөн олгуурын дээд хязгаарыг 50 еврогоос 110 евро болж нэмэгдүүлэх хүслийг Европын холбоонд гарахыг хүсэж байгаа. Үүнээс гадна вакцинжуулалтын байнгын хороо болон эмзүүчдийн холбоо эрсдэлтэй хүмүүс томооны эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байгаа юм байна. Тодорхой амьтдтай ажилдаг хэм бүхний хувьд улирлын томоо, шувууны томоогийн давхар халдвараас зайлсхийх шаардлагатай вакцинжуулалт хамрагдах шаардлага үүсэж байгаа. Эмзүүчдийн холбооны тайланд дурснаар 2024-өөс 25 оны вакцинжуулалтын улиралд эмийн санд 122 мянга орчим хүн томоогийн эсрэг, 80 мянга орчим хүн коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн нь өмнөхөөс хамаагүй их байгаа гэж мэдэгдэж байгаа юм байна.